байна уу? Өнөөдрийн хичээлээр бүгдээ хамтдаа гээгүүлэгчийн дуудлага ижилсэх тухай үзэх болно. За тэгээд Солонгос ингээд өгнүүдийг харж явах юм бол за одоо шинэ ибнида гэж бичсэн мөртлөөсөө имнида гэж уншаал тий. Хабнида гэж бичсэн мөртлөө хамнида энэ төр гэж уншаад байдаг тий. За тэгвэл яагаад тэгэж уншаад идэг юм бэ? За ямар гээгүүлэгчийн араас ямар гээгүүлэгч орохоор яаж дуудагдаад байгаа юм бэ гэдэг бүгдээ өнөөдөр таам тунхаа буюу гээгүүлэгчийн дуудлага ижилсэх хичээлээрээ үзэх болно. За тэгээд Солонгос үгнүүдийг харах юм бол за одоо жишээ нь хамнида гэдэг үг байлаа гэж бодъё тий. За яг үсэг үсгээр нь задлаад үзэх юм бол ийм байгаа тий. За тэнгууд энэ нь гээгүүлэгч их шиг гээгүүлэгч их шиг гээгүүлэгч их шиг гэж орсон байгаа. За гэхдээ харах юм бол гээгүүлэгч их шиг гээгүүлэгч их шиг гэд ингээд орчихлоо ямар ч асуудалгүй. Харин хоёр гээгүүлэгч давхцаад ороод ирэнгүүт энэ хоёр гээгүүлэгч хоорондоо ингээд тохирохгүй байгаа байхгүй юу? Хоёулаа адилхан гээгүүлэгч байдаг. Миний дуудлагаар дуудах юм уу, чиний дуудлагаар дуудах юм уу гэд хоёр гээгүүлэгч хоорондоо тохирохгүй, дуудлага нь зохицохгүй байнгут тэр дуудлагыг зохицуулахын тулд ингээд дуудлага ижилсэх дүрм гэж зохиосон байгаа солонгосчууд. За тэгээд дуудлагад хэцүү те хабнида гэд чонон өнөр гүмбүү хабнида гэж хэлэхээр амар хэцүү байгаас тэнгууд хамнида гэж хэлчихэнгүүт амар амархан болчихж байгаа. За тэнгууд хоёулаа нийлэхээр амар хэцүү дуудагдаад байгаа гээгүүлэгчүүдээ зохицуулах ажлыг солонгосчууд хийсэн байна. За тэгвэл ямар гээгүүлэгчийн араас ямар н оронгууд яаж дуудагдд юм бэ гэдэг бүгдээрээ өнөөдөр үзэх чинь тий. За тэгээд гээгүүлэгч ижилсэхдээ уртлынхан гээгүүлэгч нь өөрчлөгдөх, хоёр дахь гээгүүлэгч нь өөрчлөгдөх, хоёр гээгүүлэгч хоёулаа өөрчлөгдөх гэж 3 янз байгаа. За бүгдээрээ өнөөдөр тэдрийг үзэх болно. За тэгэнгүүт бүгдээрээ харцгаая. Киог, дигд, биб, за ГДБ гэдэг энэ 3 гээгүүлэгч байна тий. За энэ ГДБ гэх 3 гээгүүлэгчийн араас нион миен буюу энэ им хоёр орж ирлээ. За ГДБ 3-ын араас энэ им орж ирлээ. Тэгэнгүүт яах вэ гингүүт нөгөө Г чинь энэ хоёрын аль нь араас нь орж ирсэн бэ? Г чинь шууд им болчихж байна. За Д чинь болохоор шууд нион болчихж байна. Б чинь болохоор шууд миен болоо хувирчж байна. Энэ им хоёрын аль нь орж ирсэн энэ 3 ингэж хувирна. Ген, ин тэгээд дигд нь нион, биб нь мием гэд бен, им, дэн, ин, ген хоолоо угийн энэ болоод хувирчж байна. За тэгвэл бүгдээрээ одоо жишээ үгнээс харцгаая. За күгмөр гэдэг үг юм те. Күгмөр гэж дуудана. Уншин чийтэй күгмөр гэж бичнэ. За тэгэнгүүтээ дуудахтаа болохоор энэ г-гийн чинь араас им ороод ирсэн биз те. Энэ им ороод ирсэн. Тэгэнгүүт ген энэ болоод урчиж байна. Күгмөр гэдэг. Күгмөр гэхгүй нэ штэ. Күгмөр гэж дуутах нь байна. За тэгэнгүүт за энэ д-гийн араас энэ д-гийн чинь араас энэ нион ороод ирлээ. Энэ хоёрын аль нь орж ирсэн байсан хамаагүй. Д нь юу болох вэ? Нион болно. Таннан гэхгүй таннан гэх нэ тэ. За имнида. Би араас энэ ороод ирлээ. Тэгэнгүүт энэ нь болохоор им болоо төвөрчж байна. Имнида. За би араас им ороод ирлээ. Биб нь дахиад им боллоо. Паммөр гэхгүй паммөр. За тэгвэл энэ дээр П байна тий. П чинь үгийн төгсгөлд буюу батчин борж орохдоо Б-гээр дуудагддаг. Тэнгүүд Б шигээл хувирна. Б нь им болж хувирдаг тий. Амнаар. За киг кен үгийн төгсгөлд Г шиг дуудагддаг. Тэнгүүд Г шигээл хувирна. Г нь им болж хувирдаг учраас бүон мөн. За Д болохоор нион болно тий. Манмёнери. За амны гэд пиб нь болохоор Б шиг хувирах учраас нион амны гэж дуудагдах нь байна. За тэгвэл ингэж хувирж байна. За тэгэнгүүт гиог Г Д Б за гиог дигд би Г Д Б гэдэг энэ 3 гээгүүлэгчэн дээр
нэмэх нь энэ им нион миум гэдэг хоёр гээгүүлэгчийн нэмэнгүүд за энэ хоёр нь болохоор зүгээр л яг хിവэрээ л дуудагдана. Энэ имээрээ л дуудагдана. За тэгвэл энэ хоёрын аль нь ч ороод ирсэн байсан болохоор хөрхийн 3 гээгүүлэгч маань геогн, иен, дэгдэн, нион, биубн, миум болж хувираад өөрийнхөө дуудлагыг энэ хоёртойгоо зохицуулаад өгч байна. За тэгэхээр эхнийх нь ингэж хувирах нь байна. За тэгвэл хоёр дахь нь бүгдээ хамтдаа харцгаая. Хоёр дахь нь болохоор эхнийх нь биш хоёр дахь гээгүүлэгч нь хувирж байгаа тохиолдол байгаа. За миум иен гэд. За им үсэг хоолоогийн энэ үсэг им энэ тэ. За энэ дээр ир маань нэмэгдээд ирэнгүүт болохоор юу болох вэ гэхээр энэ ир нь өөрөө энэ болоод хувирчна. Ир нь өөрөө энэ болж хувирна. Энэ хоёр маань өөртөө байж л энэ хിവэрэл байж энэ хувирахгүй. Харин ир нь энэ болж хувирна. За бүгдээр хамтаа харцгаая. Тамрёг гэж үчиндээ тамрёг амар хэцүү байгаад тамрёг. Тэнгүүд энэ ир нь эмтэйгээ өөрөө зохицоод энэ болж хувирж байна. Дуудахдаа тамнёг. За тэнгүүд намруу гэж бичингүүтээ намнуу гэж дуудах нь. Намнуу. Ир нь энэ болж хувирж байгаа тий дуудлаган дээрээ. За чунгруу гэж бичээд чуннуу гэж уншина. Чуннуу. Риэл нь нэн болж дуудагдаж байна. За тэттунрён гэж бичингүүтээ тэттуннён гэж дуудана. Тэттуннён, тэттуннён. За тэттунрён гингүүд мангар хэцүү байгаад амар хэцүү. Тэгэнгүүт энэ риэл нь өөрөө нэн болж хувирэнгуудаа тэттуннён гэж дуудагдаж байгаа. Тэттуннён. За тэгэнгүүт им иен хоёр дээр риэл нэмэгдэнгүүт за энэ хоёр маань хоёулаа хивэндээ байж гэн. Харин риэл нь болохоор өөрөө неон болж дуудагддаг байх нэ. За тэгвэл 3 дугаарт аль нь хувирах тохиолдол. За биоб дэгд киог за б д г тэ энэ дээр ир нэмэгдлээ. Тэгэнгүүт энэ ир маань болохоор энэ болчихно. Энэ болно. За тэгэнгүүт эднэр чинь нөгөө нэг юу яадаг штэ тэ ир нь энэ болцсон. Тэгэнгүүт эднэр дээр энэ нэмэгдэхээр яадаг вүлээ? Бэн им дэн ин ген угийн энэ болж хувирдаг тэ. Нэг дээр бид нэр үтсэн штэ. Ир нь бол сая энэ болоо хувирсан тэ. Тэгэнгүүт эднэр дээр чинь энэ нэмэгдэхээр эднэр нь яаж хувирдаг вүлээ? Яг тэрэн шигэ хувирнаа гэсэн үг байгаа. За бүгдээрээ хамтдаа харцгаая. Б дээр энэ Б дээр ир нэмэгдлээ. Ир нь энэ болчихно. Тэгэнгүүт энэ дээр Б нэмэгдэхэр чинь Б энэ болдог тий. За тэгээд собри гэж үчээд сомны гэж дуудах нь. Сомны. За тэгэнгүүт мётшри, мёдри. За энэ чиэд чинь болохоор үгийн төгсгөл дээшиг дуудагддаг тий. Тэгэхээр дээшгээ хувирна. За тэгэнгүүт мёдри гэж үчингүүтээ мённы гэж дуудах нь. За хёмнёг. За энэ нь ир нь болохоор б-тэйгээ уулзаад энэ болоо хувирчин. Тэгэнгүүт б чинь энтэй уулзахаараа им болдог учраас хёмнёг. За тэгээд пэнгну. Ир нь угаасаа байнга энэ болно. Тэгэнгүүт ингээ чинь энтэй уулзахаараа им болдог учраас пэнгну, пэнгну. За тэгвэл энэ дээр ч гэсэндээ ир нь энэ болоод тэгээд ген болохоор ийм болоо күннип. За тугнип гэж үчигтэй тэгсэндээ ир нь энэ болоод тэгээд иен нь энтэй уулзахаараа энэ болдог учраас тугнип гэж унших нь. За тэгэхээр 3 дахь нь болохоор Б Д Г энэ 3 дээр риэл нэмэгдэнгүүт риэл маань өөрөө нэг нь энэ болно. За энэ 3 маань болохоор энэ дээр бүр Г үсэг бичсэн байдаг. За за био дэгд киог дээр нэмэх нь риэл залгаад ирэнгүүт риэл нь маань өөрөө нэг нь болоод биобн миум дэгдэн нэг киог нь юм болж дуудах тань байна. За тэгвэл өнөөдрийн хичээл дээр бүгдээрээ энэ 3-ыг үзлээ. За дараагийн хичээл дээр бас өөр хувиргалтуудыг бүгдээрээ үзэх болно. Дуудлагын хувиргалтуудыг.
За тэгэхээр та нар маань энийг одоо ингээд үгээр нь дандаа цээжлээрээ. За ингээд энийг хямнёг гэж унших юм байна. За энийг хүннийг гэх юм байна гэд үгээр нь цээжилчвэл дараа нь яг энтэйгээ адилхан үг одоо уншсан тохиолдолд эн чинь нэрээ ингэж дуудагдсан штэ гэд тэрийгээ санаад яг дуудах болно. За тэгэхээр та бүхэн маань яг өнөөдрийн хичээл дээр үтсэн дуудлага нь хувирс дуудагддаг үгнүүдээ сайхан бичиж агаад ард нь дуудлагыг бичиж агаад цээжилжээрэй. За тэгвэл дараа нь бас маш их тусалах болно. За тэгвэл дараачихаа хичээлээр бүгдээрээ яг эннийхээ үргэлжилсэн дуудлагын хувиргалтуудыг эзэлсэх одоо тэр хэлбэрүүдийг үзээд явъя. За дараагийн хичээл дээрээ бүгдээрээ уулзцаая.